Залуу уран бүтээлч архитектор Эрдэнэ Учрын цаас ажиллбарын анхны бие даасан амь цаас сэтвтэй уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Зан Узрын нэрмжит төршлөг урлагийн музейд дэлгэгдэж байна. Тэрээр архитектурын мэргэжилтэй ба цаас ажиллбарын төрлөөр 10 гаруй жил уран бүтээлээ төрөж иржээ. Энэ дага бүтээлүүд өмнө 2017 оноос хойш хийгдсэн бүтээлүүд байгаа. Миний бүтээлийн онцлог гэвэл нэгдүгээр цаас байна. Одоо цаасаар урлагийн бүтээл хийж байгаа хүмүүс нь сүүлийн жилүүд нь маш ховорцсон байна. Тэгээд цаас ажиллбарыг бол зөвхөн нөгөө бэлэг дурсгалын зүйл гэдгээр хүмүүс хардаг тийм нийгэм тийм ойлголт байна. Илүү олон улстай урлагийн бүтээл бол урлагийн бүтээлийн түвшинд хөгжсөн манай улс ч гэсэн социализм үед ч гэсэн ингээд нэлээ ирчээ авсан байсан. Сүүлийн 10 жил ерөөсөө цаасаар хийж байгаа уран бүтээл хийдэг хүмүүс эрс багассан хийхгүй байна. Бүтээл болгон дээр өөрийн онцлог тэр цаасыг яаж тэр амьлуулах вэ гэдэгт дээр л илүү анхаардаг гэх юм уу. Энэ нийт 100 орчим бүтээл байгаа. Тэрний дийлэнх нь хөргүүд байгаа. Тэгээ одоо хөргүүдийг хийхдээ нэлээ тийм хөрөг болгоно нь өөрийн гэсэн характертэй, дүр төрхтэй байлгах гэж оролддог. Сайхан байна уу? Өнөө хөө том хөө Эрдэнэ Учир маань бас энэ сайхан үзэсгэлэн гаргаад багасаа л ийм хайжлаар юм бас их сонирхдаг байсан. Тэгээд өөрөө мэрэгжил нь болохоор архитектурын мэрэгжилтэй. Тэгээ энэ айгүй мундаг хүмүүс дэмжээд бас ингээл өдөө зэрэгтэй сайхан нэг орлон гаргасан одоо их баяртай байна уу. Энэ бүтээлийг гаргахад Гама агентлагийг маань маш том дэмжлэг үзүүлсэн. Одоо нэгдүгээр цацралт ахтаа маш их баярлалаа. Илбэг заяахтаа болон Ням гэрэл Зандан Батнастай маш их баярлалаа. Та хэд мэнд байгааг бол энэ хэмж үзэсгэлэнгээ гаргаж чадахгүй байлаа. Цаасан урлал бол ерөнхийдөө нэг үеинд Монголын одоо яг урлагийн салбарт гэх юм уу яг Монголын нийгэмд хүчтэй байсан. Одоо уламжлал нь бол хүүхдийн урлан бүтээгдэхүүн цаашаа ажиллаар урлагийн ангид бол олон хүүхдүүд явж хичээлдэг. Гэхдээ та бүхэн яг анзаарах юм бол сүүлийн бараг нэг 15 жил орчмын хугацаанд бол энэ сегмент маань мартагдсан. Хүмүүс ер нь их актер ажиллабар хийж байгаа харагдахгүй тийм болцсон байсан. Тэнэггээр Учрын бүтээлүүд маань буцааж яг нөгөө олон нийтэд ийм урлагийн төрөл байсан, ийм бүтээлүүд хийгддэг байсан гэдгийг харуулж ийн гэдгээр онцлог болж байна гэж би бодож байна. Эрдэнэ Учрын багийн найз. Тэгээ одоо энэ үзэсгэлэн дээр байгаа бүтээлүүдийн баг ихэнх нь харж ирсэн. Тэгээд яг ингээд харсан ч бас найзраа аягүй бахарх сэтгэл төрж байна. Зүүн түүчэлэх зүүнний мэдээсийн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрчвчин үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.
жуулчны дэлгүүрт явж байгаад анх ажил бүр харсан. Одоо нэг 2012 оны үед тэгэрнээс хойш юу хажилбарыг сонирхож хажилбар одоо чөлөө цагаараа хийдэг болсон. Тэгээд үндсэн мэргэжил маань архитектуроор ажилладаг тийм хүн байгаа. Энд байгаа бүтээлүүд ер нь өөрийн чөлөө цаг заваараа л хийсэн бүтээлүүд байгаа. Энэ бүтээлийг хийхдээ нэг одоо манай Улаанбаатар хотод хотын асуудлууд аюух байгаа. Тэгээ нөгөө бид нар өөрсдөө нүүдэлчид хот гэдэг нь өөрөө одоо бидний хувьд шинэ ойлголт яг нэг бид нар суурьшлийн хэрэгжилтэй хүмүүс биш учраас нөгөө хотыг төлөвлөлтөө тэр нөгөө тухайн улс үндэстний тэр язгуур тэрийг шингээж бид нэр нөгөө хот төлөлтийг авч төвшүүлэх хэрэгтэй байсан юм шиг санагддаг. Анх мэдээж нөгөө хот төлөвлөлтөө Улаанбаатар хотыг төлөвлөлтөө бол маш сайн төлөвлөсөн. Мэдээж маш сайн одоо тухайн үеийн маш сайн мэргэжилтэнгүүд Улаанбаатар хотыг төлөвлөсөн. Тэрнээс хойш нөгөө төлөлтүүд нь айгүй хаалдагтаад одоогийн нөхцөл байдал хүрэгцэн байгаа тань. Одоо нөгөө бидний өөрсдөө нүүдэлсэн гэдэг тэр нэг одоо нэг язгуур тэр зүйлийг хотдоо ингэж шингээж авч үлдэж авч явах хэрэгтэй юм шиг санагдтiin. Тэрнээс өөр нөгөө нэг хот гэхээр заавал нөгөө гэр байх ёсгүй юм шиг эсвэл одоо гэрийг ингэ нөгөө гэрийг хотолтод анханасаа л нөгөө газрын нөөц гэж хардаг байсан. Тэрнээс илүүтэйгээр нөгөө бидний нөөцлөлтийн бидний язгуурыг яаж шингээх ёстой гэдэг үүднээс энэ бүтээл хийсэн байгаа. Бас нөгөө бүтээл үзэж байгаа хүмүүсийг одоо яг нөгөө одоо бидний багт байсан яармгийн дэнчиг харагдаж байна гэдэг юм уу? Бас хүмүүсээс тийм тухай сэтгэлээс яг хэлж байна. Аха. Тийм нөгөө хүмүүс болго өөр янз бүрийн өөрсдийн харах өнцгөр бүтээлүүдийг хардаг. Тийм. За баярлалаа. 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 За. Ага та видеога аудио надад бүтээ болоод би яаж нөгөө яриагаа болгох шах. Би voice хийж авах.